Сайн уу санаа зүрхнүүдээ та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. Ээлжид бичлэг рүү минь тавтаа морил. Өнөөдөр би та нарт сторинд санал асуулга явуулаад 100% анх удаага 100% тгийг гэж хариулсан бичлэг хүргэх гэж байна. Заалтаа 1-2 хүн үгүй гэдэг. Энэ удаад бүгдээрээ тгий гэж хариулсан. Тэгэхээр мастер классыг үнэхээр олон хүн сонирхдаг юм шиг байна. Ингээд хүсэн хүлээж байсан мастер классаа би өнгөрсөн 7 хоногт авч эхлээд 4 хичээлийн ард гарчихсан байгаа. Ингээд эдгээр 4 хичээл дээрээ тулгуурлаад мастер класс маань хэр өгөөжтэй юм бэ? Ер нь мөнгөө зарцуулаад энэ хичээлийг авахд ашигтай юм уу, үгүй юм уу? Танд нэмэр болох зүйл байна уу? Тэ зохион байгуулалт бүтцэн ямар юм бэ гэх зэргийг та нартай танилцуулъя гэж. Мастер класс гэдэг маань ерөнхийдөө альва салбар тодорхой нэр хүндэд хүрчихсэн, хүлээн зөвшөөрөгдчихсэн тухайн салбарын тэргүүлэх хүмүүсийн нэг ийм хүмүүсээр гоё хичээл заалгах ийм захим сургууль. Энэ 7 хоногт нөхөр маань амралттайсан болохоор хүүг харах хүн те надад багахан ч гэсэн зав гарсан дээр ингээд би 4 хичээл аваад эхэлсэн даруйда машинтчлаа. Тэрнээс яг мастер классын нэг хичээлийг нэгээс 2-7 хоногийн хугацаанд тэгж тогтож сууж яг өөртөө ингэж шингээж үзэх юм бол илүү үр дүнтэй санагцсан. Бид нар чинь маш удаан цагаар ингэж лекц сонсоод сурч гасан тийм хүмүүс болохоор надад бол тэр нэг дор хэр удаан хичээл үзэх тэрмэр бол асуудал биш байдаг. Тийм болохоор би надад боломж гарсан дээр нь энэ 7 хоногт л би завтай болохоор аав нь хүүгээ харж байгаа энэ боломжийг би ашиглах байсан болохоор би бүр ерөөсө эхлүүлээл өдөржин оройжин үзээд ингээд 4 хичээлийн ард гарчлаа. Тэгээд миний сэтгэл маш өндөр байгаа. Тэгтээ та нарт зөвлөхөд бол ингэж амар яарч машин дах биш. Тэгээд цаг завтаа гоё боломжтой бол 7 хоногт нэг мастрын хичээлийг аваад үз. Үгүй бол 1-2 7 хоногийн дотор айжм аваад үзэхэд маш таатай санагцсан. YouTube болохоор мэдээж хин дуртанд контент бэлтгэх тийм утгаараа яг ийм шаардлага нь жоохон доогуур идэг гэх юм уу да. Хин дуртанд камераас агаал би тийм бэ та нар зөвлөж гэн гэдээ ярих боломжтой учраас. Тэгэхээр яг мастер классын надад хамгийн их таалагддаг зүйл нь болохоор үнэхээр жинхэнэ мэрэгжлийн тэр салбартаа бүр гарсан тэр салбартаа зөвхөн Америкт биш олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тийм хүмүүс байгаа. Тухайн салбарт хүлээн зөвшөөрөгдчихсэн, тухайн салбарт нэр хүндэд хүрчихсэн мэрэгжлийн туршлагатай үнэхээр тийм мастер хүмүүсээс нэг хичээл авах бол зүгээр ингээд энгийн зүгээр нэг наад захын туршлагатай тэр туршлагаа ингээд яриад хүмүүст юм заах гэдэг тэр хүмүүс хоёрын хооронд асар том ялгаа идэг те. Тэгэхээр мастер класс бол үнэхээр надад бол сор хүмүүсээс нь яг чиний сонирхож байгаа салбарт үндсэн ойлголт олж авах тийм суур сургууль болохоор юм шиг санагцсан. Энэ бол миний анхны категорис руу орохоор ямархуу ангиллын ямар хичээлүүд байдаг вэ гэж байна. Тэгэхээр энд жишээлбэл кино, ТV, хөгжим эсвэл хоолтой холбоотой жишээлийн writing гэдэг нь надад маш их хэрэгтэй. Миний угаасаа бүр анаад хүлээж исэн хичээлүүд энэ дотор байгаа. Жишээлбэл энэ дотор Neil Gaiman storytelling гэж юу юм. Dan Brown thriller яаж бичих вэ? Margaret Atwood би аваад эхэлчихсэн явж байгаа. Янз бүрийн ингээд ийм гоё мастерууд чамд ер нь ном бичих, зохиол бичих, ер нь бичнэ гэдэг чинь юу юм бэ гэдгийг чамд нэгсэн тайлбарлаж өгнө. Кино, телевиз гэдэг дээр хардаад жишээлбэл энэ Дэвид Линч би аваад эхэлж байгаа. Энэ бол ерөнхийдөө бүтээлч санаагаа хэрхэн кино зохиол болох вэ? Киног ер нь хийхдээ юу анхаардгийг гэх мэтлэн энэ Judy Foster, Samuel L. Jackson жишээлбэл хэрхэн жүжиглэх вэ гэдэг хичээл зааж байгаа. Martin Scorsese би энийг заавал авна. За жишээлбэл би Martin Scorsese-гийн хичээлийг авна гэж байгаа бол энэ дээр нь дараад тэгээд энэ film making гэж юу юм те чи энийг хичээлээ авах уугүй юу? Трейлер нь ингээ явж байгаа байхгүй ямар хичээл вэ гэдэг нь. Энэ нь ингээ таалагдах юм бол хичээлээ авч болно шүү. Take the class. Лингүү чинь ингээ чамаас энэ Martin Scorsese юу сурмаар юм бэ? How to turn
би мэдээж film making-д бол би beginner те ямар ч туршлага байхгүй. Мартин Скорсесийг та хэр сайн мэдэх вэ? За би ерөнхийдөө бол энэ хүний талаар ямар кинонууд, ямар найруулагч энэ тэрийг л сайн мэднэ. Тэрнээс нэг айхтар бол одоо намтрын уншиж байгаагүй. Тийм болохоор за very гэж да. Тэгээ continue. Ингээд одоо энэ хичээлийг чинь хэлэх юм бол lesson plan гэж ямар хөө хичээлүүд introduction танилцуулга байна. Тэгэхээр ингээд чи юу энэ хичээлийг авснаар чамд хичнээн ангийн ямар хичээлүүд чамаа хүлээж байгаа вэ гэдгийг харагдана. За жишээлбэл энэ маань нийт 30 хичээлтэй байгаа байхгүй юу. За тэгээд дунджаар нэг анги нь хичнээн энэ хада 6 минут гэж байгаа. Тэгэхээр чин одоо жишээлх юм бол энэ хичээл 12 минут гэж байна. Хичээлийнхаа workbook-ийг штэ тий ингээд хэвлэж гарах гэсэн чинь миний энэ принтер эвдэрч гисэн. Энэ маань юусоо болж өгөхгүй. Тэгээд уул нь бол хэвлэж гаргаад гой workbook дээр ингээд ажиллаад бичээд явал илүү үр дүнтэй байдаг. Тэгэхээр би ингээд хажуудаа ерөнхийдөө ийм дэвтэр гаргацсан нөгөө төсөөдөрөөр Geranezi маань бэлгэлсэн дэвтрийг би ингэж гаргаад Vincenzo's Master Class гэдэг. Тэгээд би ерөнхийдөө ингээд Anna Wintour Creativity and Leadership тий одоо бүтээлч байдал ба манлайлал гэсэн. Тэгээд эндээс би энэ хичээлээс ер нь юу сонсож юу ойлгож авч байгаа нь тэрийг ингээд бичээд тэмдэглээд яваад байгаа. Тэгээд ийм Master Class гэдэг апта. Тэгээд энэ дээр би жишээлбэл ингээ ороод хичээлүүдийн материалыг авч болно. Эсвэл та нар ингээ гоё хардаа даунлоад ингэж хийгээд би болохоор одоохондоо яг гэртээ үзэж байгаа болохоор даунлоад хийгээгүй. Гэхдээ та нар ямар ч хичээлийг ингээ гоё даунлоад хийгээд дараа нь Wi-Fi-г явж байгаа газараа зам мамд үзээ явах боломжтой. Тэгэхээр чи бол уйдна гэж аахгүй. Workbook-уудаа болохоор би Vincenzo's Master Class гэдэг би ийм одоо цуглуулга гаргачихсан. Тэгээд би эндээ би одоо энэ workbook-нуудаа бүгдийг хадгалчихсан. За жишээлх юм бол Anna Wintour-ийн workbook хичээл болгон маань өөрийн гэсэн ийм давхар номтой байгаа. Тэгэхээр чи ингээд зөвхөн цахим хичээл аваад байх биш хажууд чинь чамд ийм гарын авлага бас өгж байгаа байхгүй юу. Тэгээд энэ гарын авлага дээр нь одоо цаашид чиний энэ хичээлийг үзэж явах явцад цаашид чам зөвлөх ном, цаашид үзэх одоо кино, баримтат кино юу гэдгийг те өшөө чи цаашид өөрийгөө хөгжүүлж болох тийм юмнуудыг чи ингээд хилээд өгчихсөн байгаа. Anna Wintour-ийн хичээл бол миний хувьд би нөгөө нэгдүгээрт маш их хүлээж исэн, хүлээц аяг өндөр байсан. Хоёрдугаарт би чинь нөгөө энэ эмэгтэйн тухай бүгдийн мэдсэн. Одоо надад бараг энэ Vogue-ийн тухай бүх кинонууд нь Бээжийн сэтгүүлийн уншдаг. Тэ одоо энэ хичээл дээрээ жишээ болгож авч байгаа бүхий л кино номыг юм би угаасаа ингээд уншсан байсан болохоор надад энэ хичээл бол ийм маш их одоо зүйл сурсан, одоо шин юм олж мэдсэн тийм юм бол байгаагүй. Тийм дандаа сонсцсон, дандаа өмнө нь мэддэг байсан тийм юмнуудаа сонссон. Дагтаага хэрхэн ажилдаг, тий одоо фэшн редактор хүн яаж ажиллаа хийдэг, одоо хурал мурлын ямар хөө болдгийг гих мэтлэн сэтгүүлд одоо өнгөж харсан тийм зүйлүүд байсан. Анагийн хичээлүүд бол ердөө нэг 10 минут л байсан. Тэгэхээр энэ бол ер нь 120 минутын лекц уншсан л гэсэн үг байхгүй юу? Ер нь бол тий таслаа дундуур нь өөр видеонууд нэгсэндээ оруулаад камерны урд яриад яваад ах биш чи гадар уулзалттай хэмбэл тэр уулзалтныхын жишээг за сэтгүүл дээр нь Vogue дээр жишээлбэл офис дээр нь одоо хурал яаж болдгийг хэмбэл яг тэрийг ингэж харуулж исэн. Тэр медикала энтрийнх нь хэсэг нь болохоор яг тэр кинон дээр байдаг. Кино тэр документар баримтат киноноос авцсан тэр хэсгүүд. Тэр киног би үзчихээс болохоор надад бол нэг сонирн байгаагүй. Үр дүнтэй одоо хилэлцээр хийж бусдтай зөвшөлтсөд сурахгүй гэдэг хичээл заасан ийм хүн байгаа. Chris Voss маань өөрөө 24 жил холбооны мөрдөх товчонд kidnappers-уудтай тийм хилцээр хийдэг тийм хүн байгаа байхгүй юу? Тийм хоёр арга зааж өгч байгаа байхгүй юу? Эднийгээ зааж өгчөөд дараа нь хардаа ийм тасгал. Энэ нь болохоор Pam гэдэг энэ жүжигчин эмэгтэй байгаа. Тэгэд энэ жүжигчинд ингээд шууд чи ингээд ситуац өгөөд за чи одоо ингэж ийм нөхцөл байдал үүсчлээ. Тэгвэл одоо би яах вэ? Чи яах вэ гэ хоёлоо хоёр талаас ингэж нэгсэнд ашиг сонирхлуудаа хоёр талаас нь авч үзээд тэгээд ингээд амар гоё хичээл заадаг. Тэр нь бүрстээ үнэхээр тасархаа байсан. Case study гэж байгаа жишээлбэл энэ Chase Manhattan Bank Robbery. За энэ дээр болохоор манер бүр ингээд юу бичлэг үзүүлэлт одоо сонсгодог. Одоо яг энэ жишээлбэл энэ банкийг дээрэмдэх гээд орсон хүн маань хүн барьцаалаад өөрийнхөө одоо иргэшээлд авчихсан. Хэрхэн шийдэж байгаа тухай өөрөө бүр ингээд касет сонсуулдаг байхгүй. Тэр нь бүрстээ ёо ямар гоё.
За хэдүүлээ категорис руугаа ороод өшөө юу вэ харах юм бол за бизнес улс төр хэрвээ улс төр нийгмийн ухааны тал дээр ямар хүмүүс байна те гэж харах юм бол одоо энэ айгуу гоё хардаа энэ Bob Woodward гэдэг энэ чинь Washington Post-ийн алдартай сэтгүүлч хүн шүү дээ те энэ investigative journalism те энэ одоо ямар байдгийг нэгсэндээ та нарт харуулж байгаа ийм гоё хичээл байгаа. Тэгээд энэ хичээлийн одоо би жишээлбэл энэ хичээлийг угаас авах нь ойлгомжтой. За тэгээд танилцуулга ямар хуу зарчмууд байдгийг те за сториг яаж хэрхэн олох вэ? Ингээд аюу гой хардаа одоо энд Yale-ийн сэтгүүл зүүн факультетийн оюутнууд энэ Бобтай хамт ингээд семинар хийж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол аим гоё байгаа зү тэ. Энэ хүнээс нийтдээ 24 одоо юу авах нэ? Хичээл авах нэ. Тэгэхээр энэ 24 хичээл маань жишээлх юм бол нэг нь одоо интервьюнд хэрхэн бэлтэх вэ гэдг нь жишээл 12 минут гэж байгаа. Тэгвэл одоо дараагийнх нь энэ хичээл жишээлбэл баг 20 минутны хичээл авахгүй нэ оюутнуудтай хийж байгаа хичээл. Энэ хүнээс хичээл авдаг одоо юм community-нуудтай өөрөөр хэлэх юм бол чи энэ хэсэг рүү нороод өөрийгөө танилцуулаад чи Bob Woodward-ийн оюутнууд өөрсдийгөө танилцуулна уу гэд тэ. Тэгээд та өөрийнхөө асуултуудыг тавиад энэ хамт суралцж байгаа шавнараас ингээ бас мэдээлэл солилцож ингэж хүнтэй танилцаж болдог юм гоё юм байгаа. За тэгээд resource гэдэг нь болохоор энэ хичээлд чи ямар одоо чамд ямар материал байна вэ? За энэ хүн дээр жишээлх юм бол class workbook буюу чи энийг ингээ PDF энэ файлыг нь шууд хэвлээд авчиж болдог. Обама интервью гэж энэ Трамптай хийсэн интервью энэ хоёрын ингээд бүгднгийн чи даунлоод хийгээ авчиж болох нь шүү дээ. Тэгээ за жишээлбэл би энийг даунлоод хийгээд та нарт хэдэн хуудастай ямар workbook за энэ хүн байна те Bob Woodward teaches ямар гоё юм бэ. Шууд л үзэл эхлэмээр санагдчихээн. Тэгээд энэ хүний тухай Washington Post-ийн associate редактор хүн байна те 71 оноос хойш. Тийм эн чинь Pulitzer шагнал авч исэн баггүй юу? Watergate скандал би янз бүрийн юм гэсэн. Ингээд өөрийн бичсэн болон хамтран бичсэн 18 ном гаргасан хүн байна шүү дээ. Тэгээл бодохгүй ийм хүнээс та нар хичээл сонсно гэж бодохоор гоё ягааз. Тэгээд энэ workbook нь жишээлбэл хэдэн хуудастай нэгдүүлээ харъя. Тэг ингээд 52 за зургуудыг хаслаа гэж бодоход 51. За ойролцоогоор 50 хуудастай. Тэгээд энийг нь би шууд мастер классынхаа юу ингээд хийждэг. Би энд ингээд өөрийн гэсэн мастер класс гэдэг юм юу нээц одоо миний авсан хичээлүүдийн workbook-нууд тий. За жишээлбэл чи спорт сонирхдаг байлаа. Эсвэл гэх юм бол энэ хардаа покер заах хүн байна. Daniel Negreanu тий покер заах юм байна. Энэ маань болохоор тийм саксны мог зураг авдаг мундаг юм ихтэй шүү дээ тий. Бас энэ лайфстайл энэ дотор болохоор интерьер дизайн буюу чи дотоод чимэглэл засал энэ болохоор өөрийгөө хэрхэн илэрхийлж тий одоо өөрийнхөө байх вэ гэдгийг заах. Тэгээ энийг энэ Америкт байдаг хүмүүс бол маш сайн мэдэх бах тий. Янз бүрийн энэ хайтек клумтэй нэг шүүгч мөвч хийгээд яваад байдаг. Би бол сайн мэдэхгүй. Жишээлбэл бүр юм мейкап бьюти хичээл байгаа байхгүй тий. Одоо чи Bobbi Brown-аас чи яаж мейкап хийж сурах вэ гэдгийг сурах нь шүү дээ тий. 19 хичээл байна. Тэгээд ойролцоогоор нэг хичээл чинь 10-аас 20 минутны зайтай гэд бодохоор чи энэ хүнээс хичнээн минутны үг сонсож дээ тий. Гоё байгаа байхгүй юу? За надад маш их таалагдсан өөр нэг music entertainment байсан. За энд болохоор Christina Aguilera жишээлбэл хэрхэн дуулахыг зааж ийн тий. Dance music-ийг бас энэ яаж гих мэт энэ jazz гинэ. Тийм jazz-ыг сурах. Usher жишээлбэл энэ art of performance гэж юу юм бэ? Steve Martin comedy заах нь энэ Hans Zimmer вау ёо за энэ гитарны хоббитой хүнд бол гэл иймэрхүү хоол үнд сонирхдаг бол би бол энэ хоолыг ёстой сонирхдаггүй болохоор надад бол энэ хэсэг бол ямар сонирхолгүй. Гэхдээ яг хөө мэдээж нөгөө өмнө нь үзээгүй мэддэггүй болохоор тоодгүй байсан байж болно шүү дээ. Тийм болохоор би эндээс жишээлх юм бол энэ Gordon Ramsay ч юм уу энэ танил царай энэний хичээлийг харж болох юм ямар хөө ах нь тий. Сармөгчөнтэй документар баримтат киног нь үзсэн бол таних байх юм. Би нэмэгтэй дайгуу. Та нар хэрвээ саяны миний үзүүлсэн
явуулсан категориуд донд үнэхээр ингээд та нарын хүндтгэдэг ч юм уу, та нарын одоо энэ хүнээс юм сурах юмсан, энэ хүнээс үг дуулах юмсан тий, энэ хүн яаж яваад жишээлбэл кино найруулагч яаж яваад болсон юм бол кино зохиол бичнэ хэрэг яадгийн, тамирчин яадгийн, балетчин, энэ балетийн хичээл хүртэл байгаа юм чи. Салбар чиний сонирхол ямар энэ тэр салбартаа тодорхой хэмжээнд хийсэн бүтээсэн зүйлтэй ийм хүнээс юм үг дуулна гэдэг чинь амар гоё боломж. Тэгэхээр би бол хэрвээ та нар бүтэн жилийн турш 80 гаруй хүмүүсээс ийм олон салбарын хүмүүсээс ингэж үг дуулаад дээрээс нь чи гоё юм гарын авалгуудтай болоод тэгээ дээр нь чи янз бүрийн юм түүх жишээнүүд те одоо би жишээлбэл Washington Post-ийн журналист хүний тэр Yale-ийн их сургуулийн оюутнуудтай хийх гэж байгаа тэр семинарыг бол тэсийн ядан хүлээд чиний мэдлэгийг тэлэх өмнө үзэж байгаагүй сонсож байгаагүй юм чи ингээд чамдуулгах юм ихтэй. Sarah Blakely-г болохоор би бүр үнэхээр YouTube дээр байгаа бүхэл ярилцлагуудын бүх хэлжсэн ярьжсэн бүх зүйлийг ингэж уншаад сонсоод ингээд судалсан байсан. Тэгсэн мөртлөө хичээлийн үтсэн чинь сонсоогүй юм маш их байсан. Тэгээ маш гоё бодтой. Одоо жишээлбэл чи маркетинг нэг шинэ бүтээгдэхүүн бий болголоо гэж бодъё. Түүнийгээ хэрхэн маркетинг хийх үү? Хэрхэн том дэлгүүрүүдэд чи тэр бараагаа байрлуулах уу, сууршуулах уу амар гоё юм зааж өгч ирсэн. Workbook-ийг хэвлэж гаргаад ингээд номон дээр нь ажиллаа зэрэг явуул айгу зүгээр санагцсан. Би болохоор нэг хичээл үзэхдээ анхааралтай сонсчоод тэгээд дараа нь шууд энэ workbook-ийг тэр хичээлийг нь шууд энэ дотроос нь нөгөө сонссонтойгоо энэ workbook-д тулгаад тэгээд эндээс дахиад ойлгож авснаа энэ тэмдэглэл дээр бичиж авсан байгаа. Яагаад гэвэл би та нартай хилдэгтэй хүн нөгөө үзэг цаас нийлүүлснээр хүн нөгөө тархинаа удаашруулад энэ бодлоо тогтоож ийна гэсэн үг. Тэгэхээр би энэ олж авсан юм бичснээрээ надад улмал нөгөө бичүүлж өгж байгаа. Тийм болохоор би дандаа ингэж одоо энэ Sarah Blakely-гийн одоо өөрөө хэрхэн одоо бизнесээ өөрөө босгох вэ те тэндэр чи зорилгоо ихлээр тодорхойл гэдэг. Энэ дээр ингээд аягүй гоё арга зааж өгсөн байхгүй. Чи юм 3 тойрог ингэж зураад энэ тойрогт нь болохоор чи чамд юу хийхээр таалагддаг вэ? Юу чи маш дуртай сонирхолтой хийдэг вэ гэсэн юмнуудаа биччих гинэ. Дараагийнх нь болохоор чи юунд сайн бэ? Тэ одоо жишээлх юм бол чи юм ярихтай сайн юм уу, юм бичихтэй сайн юм уу, гарын дүт юм уу, зурдгийн юм уу, яадгийн тэ ер нь чи юунд сайн юм бэ гэдгийг ингээд биччих гинэ. Ингээд энэ доотлолт нь болохоор чи одоо ер нь чиний зорилго чинь энэ амьд яваа зорилго чинь юу юм, чи энэ ертөнцид юу үлдээмээр яамаар байгаа. Маш олон хүн жишээлбэл би зүгээр л мөрөөр аягүй сайхан амьдрал хүнд гай болохгүй шиг явж юмаар юу одоо дэлхийд дахинд юм үлдээх гэх тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэгэх юм бол чи одоо энэ тойрог дотор өөр асуулт асуун. Тэр нь юу вэ гэхээр чиний сэтгэлийг эмзэглүүлдэг юм юу вэ? Одоо жишээлбэл чи дэлгүүр явлаа. Юу чиний санаанд чинь таарахгүй нь ямар юм чиний сэтгэл санааг айгүй эмзэглүүл чинь чи түүнийг өөрчлөхийн тулд юу хиймээр вэ гэдгээ бичээд ингээд энэ 3-ын огцлол дундаас чиний зорилго чинь гарч ирэх нэ гэсэн ийм диаграм. Тэгээд би ерөнхийдөө энэ бизнес юмнуудыг ингээд бүгдийг ингээд биччихсэн. Тэгээ маш их юм зөвлөгөө энэ төр өгсөн. Эйгүү гоё. Вау. Би бүр энэ хэрвээ та нар бизнес эхлүүлэх бодолтой байгаад жишээлх юм бол чи хизээ нэгэн цагт өөрийн гэсэн бизнестэй болмоор байгаа бол би энэ Sarah Blakely-гийн хичээлийг аваарай гэжсэн. За эзэн шинэ юм ярих юм бол энэ зөндөө их юм ярьжсэн, ярилцлага нь олон одоо YouTube байдаг болохоор тэгсэн чи өстой ёо хичээл нь тасархаа байсан. Вау. Үнэхээр гоё байсан. Ингээд би та нартай нэгэн сайхан мэдээ дуулгах гэж байна. Би мастер классаа эхлэхдээ маш таатай үед эхлүүлсэн шинжтэй 3 сарын сүүлээс 4 сарын сүүл хүртэлх энэ хугацаанд мастер класс хэрвээ нэгдэх юм бол нэгдээд 1 жилийн одоо нэвтрэх эрхээ авах юм бол танд өөр нэгэн одоо тийм бэлэг болгоод өөр хүнд одоо өгөх эрхийн бичгийг өнгөө дагалдуулж байгаа гэсэн ийм гоё нөхцөл надад анх ингээд бүртгүүлээд ороход надад ингээд өгсөн. Хатам аав ээжтэй ч юм уу те эсвэл би одоо хин нэгэнд энийг би ингээд шууд бэлгэлчихээр байсан. Гэхдээ би та нар дунд маань үнэхээр мастер класс авмаар байгаа гэвч санхүүгийн боломжгүй ч юм уу те мастер класс боломж гаргал авах юмсан гэдгийг таанч болдгоо тийм хүмүүс байх юм бол баярлуулъя гэж бодсон. Инхийн тулд би 3 болцол тавьсан байгаа. Тэгээд энэ маань та нар намайг мэдж байгаа. Би өнөө хүртэл маш олон giveaway бэлэг янз бүрийн зүйл өгч ийсэн. Та нарыг би өөрийгөө дэмжүүлэх гэж би бэлэг өгдөггүй. Би та нар сэтгэлээсээ үнэхээр
үнэхээр сонир зүрхнүүдтэй баярлуулах юмсан гэсэн үүднээс маш олон хүн авмаар байдаг учраас би тодорхой хэмжээгээр болцол тавиад энэ гурван нөхцөлийг биелүүлсэн хүмүүс дундаасаа сонгох нь надад илүү шудраг оролцож байгаа хүмүүс ч гэсэн шудраг яг үнэхээр би энэ хичээлийг авмаар байгаа гэсэн эзнээ олж бас өгүүлэх гоё юм болов. Нэгдүгээр болцол нь болохоор мэдээж миний YouTube сувгийг даадаг мөн Instagram-аар минь хамт байдаг сониуч зүрх байх хэвээр. Энэ бол мэдээж хэрэгтэй. Хоёрдугаарх нь болохоор өөрийнхөө нүур ном дээрээ өөрт чинь их хэрэг болсон ч юм уу, өөрт чинь хамгийн их таалагддаг нэг бичлэгийг түгэх хэвээр. Гуравдугаар нь болохоор та яагаад мастер класс авмаар байгаа юм бэ? Тэр тусмаа ямар инструктор, ямар хүний, ямар мастераас нь суралцмаар байгаа чамд ямар зайлшгүй хэрэгцээ байгаа юм бэ гэдгээ товчхон надад өгүүлсэн. Түүнийгээ гэхдээ англи хэл дээр ийм зурвас Instagram руу маань илгээх ёстой. Instagram руу direct message бичээд явуулдаг штэ тий. Яагаад вэ гэхээр мастер класс маань өөрөө бүх хичээл нь англи хэл дээр болохоор чи тодорхой хэмжээний англи хэлний мэдлэгтэй бижиж энэ хичээлүүдийг ойлгож авч энэ хичээлүүдийн жинхэнэ утгыг гаргаж чадна гэсэн үг. Тэгэхээр чи англи хэлтэй байх ёстой. Тэгэхээр хэрвээ одоо англи хэл чинь яг одоо хүний яриад хичээлийг ингээд ойлгох хэмжээнд хүрээгүй байх юм бол чамд одоогоор мастер класс хэрэгтэй биш. Харин чамд одоо хэлний одоо бэлтгэл, хэлний курс, хэлээ сайжруулах зүйл дараагийн алхам чинь хэлээ сайжруулах алхам байгаа. Тэгэхээр хэрвээ ингээд үнэхээр англиар одоо чи юм ойлгочтой доороо нөгөө сабтайтл буюу хадмал бичлэгтэй байгаа. Тийм болохоор тэрийг нь хараад паузлаадч болоо дараад ингээд ойлгодог. Тэр хичээлийн ач холбогдлыг нь одоо өөртөө гаргаж чадах тийм хүнд би өгмөр байгаа учраас энэ 3 дахь болцлыг би тавьсан байгаа. Зурвас дундаас би харж агаад 10 ширхэг зурвасыг нь сонгоод нэрийг нь бичээд ингээд юм шилэн саунд хийж агаад тэгээд би та нартаа 4-р сарын 24-ний баасан гарагт Instagram-аар сторид ч юм уу тэр шилэн дундаасаа нэгнийх нь нэрийг ингэж татаж гаргаж ирээд ингээд хинд нь бэлгэлэхээ шийдъя. Тэгэхээр энэ бол миний бодлоор хамгийн шудраг тийм зүйл ах гэж бодож байна. Тэгэхээр маш олон хүн авахыг хүсэж байгаа болохоор би яалтчгүй ийм болцол тавихаас өөр арга байсангүй тэрийг ойлгож байгаа ах. За тэгээд бүтэн жил нэгтрэх ирэх бүхий өөрийнхөө дуртай ангиллаас 80 гаруй маструудын хичээлийг 200 евроны үнэтэй ийм мастер класс нэвтрэх эрхтэй болоход нь амжилт хүсье. Ингээд бүгдээрээ дараагийн бичвэрээр уулзцгаая. Баяртай.